Улсын хурал дахь Монгол Ард түмэн бүлгийн дарга хуваараа 2100 үйлдвэржүүдлийн бодлого дэвшүүлж байгаагаа өнөөдөр зарлан хэвлэл мэдээллийнхэнд мэдээлэл өглөө. Тэр эрхэнд болон уул уурхайн үйлдвэрлэл зогсонгүй байдалд орсон энэ үед хамгийн хурдан хугацаанд бүтээн босгож болох хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх бодлогоо танилцуулсан юм. Өмнө нь цаасан дээр салангад байсан аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх төрийн бодлогын баримт бичгүүдийг Монгол улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлого, төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого, үйлдвэржлийн тухай хууль зэрэг зангидж тодорхой бодлоготой болсон. Тиймээс эдгээр баримт бичгүүдийг үндэслэж 2100 хөнгөн үйлдвэрлэлийн бодлогыг гаргаж байгаагаа мэдээлж байна. Энэ бодлогын бичиг баримтууд маань харьцангуй одоо юу гэдэг өмнө одоо бас тийм салангад тусдаа нэгдсэн бодлогогүй явж байсан одоо 20-30 бичиг баримтыг нэгтгэх, нэг дор одоо зангидах ийм бас томоохон алхам дэвшил болж чадсан гэж үзэж байгаа. Өөрөөр хэлэх юм бол бид нэр үйлдвэрчлийн тухай хуультай боллоо, төрөөс ажлын салбарт баримт бодлоготой боллоо. За Монгол улсаа урт хугацаанд хөгжүүлэх, 2030 он хүртэл хөгжүүлэх, энэ дотроос аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх бас бодлогыг тусгасан ийм бас бодлоготой болсон байгаа. Тийм болохоор бас тодорхой бодлого маань бас тодорхой болж байгаа. Нэгдэж байгаа. Монголчууд бас хий бүтээ гэсэн тийм хүсэл тэмүүлэл бий болж байгаа. Энэ цаг үедээ өнөөдөр бас бидний орхигдоод байгаа. Харьцангуй бас анхаарах ёстой гэж үзэж байгаа. Бид бас найдаж болох юм гэж үзэж байгаа салбар бол хөнгөн үйлдвэрийн салбар юм а гэж одоо миний хувьд үзэж байгаа юм а. Энэ үүднээсээ би энэ 2100 буюу одоо Монгол улстай хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх энэ бодлогыг бас боловсруулж та бүхнэрээ дамжуулж одоо бас ард иргэдэд танилцуулах гэж байгаа. Сүүлийн жилүүдэд оюулгай 5-7-гийн шуурсан хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг мал аж ахуй газар тариалангийн бэлэн түүхийдэд тулгуурлан хөгжүүлэх асуудал орхигдсон. Тийм ч учраас өөр тавьдаг биш, өөрсдөө хийдэг, хот хөдөөгөө ялгадаг биш. Хотол олноороо хөгждөг Монгол болохын төлөө энэ бодлогоо дэвшүүлж байгаагаа илэрхийлж байгаа юм. Энэ бодлогоо улсын хурлд бас боловсруулж өргөн барьж, улсын хурлаар хэлэлцүүлж батлуулж, энийг бас амьдрал дээр ажил болгож өнөөдрийн эдийн засгийн хямралаас гарах эдийн засгийн одоо тулгуур хоёрхан салбар гэж ярьдаг хөдөө аж ахуй, уул уурхай гэдэг хоёр салбар хүнд болсон үед нь бид нэр хөнгөн үйлдвэрлэлээ сэргээн хөгжүүлэх. Дээрээс нь түрүү ярьсан хүнд үйлдвэр маань олон жил яригдлаа. Өнөөдөр бас бодиттой ажиллаж чадахгүй байж байгаа. Мөн парк байгуулах хөрөнгө оруулалтын тооцоогч мөн гаргажээ. Нийтдээ 21 парк байгуулахад 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгвэл оюутлогын ордоо ашиглахад 21 их найт төгрөгийн хөрөнгө оруулалт хийж 5000 ажлын байр бий болох юм. Өөрөөр хэлбэл 21 аймагт үйлдвэрлэлтэй болоход оюутлогод хийсэн хөрөнгө оруулалтаас 42 дахин бага хөрөнгө оруулалт 8 дахин их буюу 42,000 ажлын байр бий болно гэж тооцжээ. Мөн 500 тэрбум төгрөгийн үйлдвэрлэл явуулж байгаа хөнгөн үйлдвэрлэлийн салбар жилдээ 5 их найт төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болтлоо хүрээгээд хэлэх боломжтой гэдгийг тэрээр онцлон тэмдэглэж байна.